Түргүүд 555 онд Жужаан буюу Эхнэрэн улсыг мөхөж Монгол нутгийг иргэшээлд оруулсан байна. Түрэг хугацааны улсууд 842 он хүртэл Монгол газар нутагт ноёрхжээ. Түргийн ноёрхлын үед Монгол аймаг улсууд хаагуур нутаглаж хаан оршин тогтнож байсан бол Жужаан улс мөхсний дараагаар монголчууд 3 хэсэг хуваагдсан бөгөөд 1-р хэсэгт Түрэг уугарын харьяанд орж уугуул нутагтаа үлдсэн монголчууд хожим нь 8 хэрээд мэргэд нэмэх улсуудыг байгуулсан. 2-р эргүүнээ гүний монголчууд 3 голын монголчуудын өвөг дээдэс. 3-р хүлэн буур нуурсын сав газар нутгалсан монголчууд хожимоо татарууд хэмээн нэрлэгдэх болсон байна. Эргүүнээ гүнээс гарсан хэсэг монголчуудыг бүртчим тэргүүлэн бурхан халдун 3 голын эхэн дэрэн суурьсан бөгөөд 1130 онд онон хэрлэн туул 3 голын монголчуудыг Хабуул хан удирдлаганд ороо нэгтгэн Монгол улс хэмээгдэх болов. 1135 онд Хабуул хаан Алтан улсад дайшлан хоёр улс энд тэнцүү хөршийн харилцаа холбоо тогтоосон байна. 1147 онд Монгол Алтан улсын харилцаа муудснаар Алтан улстай дайтан ялж хойд зүгийн 27 цайзыг нь иргэшээлд оруулсан байна. Алтан улс Монголд буулт хил жир бүр хонь үхэр амуу тарианы аль барих болов. Харамсалтай нь Хабуул хаан нас барж тэрээр өөрийн залгамжлагчаар Тайчууд аймгийн Амбайг хаан ширээнд ялсан байна. Амбай хаан Алтан улсын эсрэг амжилттай тэмцэл явуулж байсан боловч татаруудад мэхлэгдэн баривчлагдаж Алтан улсад хөвгдөн цаалагдсан байна. Амбай хааны гэрээс л ёсоор Хабуул хааны хөвгөн Утуулаг хаан ширээнд залан Утуулаа хадаан таашийн хамт эцэг өвгдийн өшөөг авахаар татар Алтан улсуудтай дайцсан байна. Утуулаа хааны дараа Есүхэ Баатар хаан ширээнд залгамжилсан боловч 1171 онд татаруудад хорлогдсон нас барсан байна. Есүхэ Баатрын хүү Тэмүүжин хүнд хүчээр тэмцэлийн тэмцээр 1189 онд Утарсан улсаа нэгтгэн хаан ширээнд суув. Хэрээд аймаг нь Орхон Сэлэнгийн бэлчрээс өмнө зүг их элсэн говь Хинти ба Хангай нурууны хооронд оршин тогтнож байсан бөгөөд зүүн төв баруун гэсэн 3 гарын зохион байгуулалттай оршиж байсан. Хэрээд аймгийн хаадуудыг дурдвал Маркус, Сарыг, Куржарус, Тойрол хаан нийгмийн байдлыг харуул хаан ширээний төлөөх тэмцэл маш өндөр байсан бөгөөд энэхүү тэмцэлд Тойрол хаан Есүхэ Баатрын дэмжлэгтэйгээр ялж хаан ширээнд суусан бөгөөд Тойрол хааны үед Хэрээд улс хамгийн ихээр хүч хэрэгцсэн байдаг. Аймаг нь Алтай хангаан улсаас Эрчис гол хүртэлх газар нутагт байрлаж байсан бөгөөд Таян хаан Ордуу балиг төвтэй 8-ны умарт хэсгийг Юрэг хаан Алтай Эрчис ба Өрөнгө голны хөндийг тус захирч байсан нь хаан ширээний төлөөх тэмцэл хэр өндөр байсныг нь харуулж байна. Хэрээдийг захирч байсан хаадуудаас дурдвал Гүшлүүкийн данж бэлгээ Таян хаан, Юрэг хаан зэрэг хаадуудын үед хамгийн хүчирхэг байсан байна. Татар аймаг нь Хөлөн буур нуурын сав газар нутгалж байсан бөгөөд Хотоол Бархаа, Жилий Бухаа, Тэмүүжин үгээ, Хорой Бухаанаар татар аймагуудыг удирдаж байсан. Нийгмийн байдлыг харвал 840 он татар улс хүчирхэгчин мандсан бөгөөд 923 онд Хятад улсын харьяат болж задарсан. 1003 онд Хятадны нөлөөнөөс гаж дахин бие даасан боловч 1135 оноос Монгол улсад зөрчилдөж байсан. За мөн Алтан улстай хамтран Монгол улсын эсрэг үйл ажиллагаа явуулж байсан боловч нөгөө талаас Алтан улсын
дарамт шахалтан дунд өв олон иргэнээ алдсан байдаг. Энэхүү сэдвийн хүрээнд эсэлтийн ерөнхий шалгалтын 2019 оны хувилбарын 16 дугаар даалгаварт шинжилгээ хий. За 10 дугаар ангийн Чингис хаанаас өмнөх үеийн монголчууд гэсэн дэд агуулгаас танин мэдхийн сэргээн санаа төвчний даалгавар байна. Даалгаврын асуултыг харуул эргүүний гүний домог ямар сурвалжид бичсэн байдаг вэ? А. Хариулт Гильям де Рубругийн дорн нутгийг зорьсон минь. B. Хариулт Монголын нууц товчоо. C. Хариулт Рашид ад-Дины судрын чуулган. D. Хариулт Марко Пологийн орчлонгийн элдв сонин. E. Хариулт Лусан Данзангүүшийн алтан давч. 2020 оны эсэлтийн ерөнхий шалгалт өгсөн сурагчдын энэхүү даалгаврын асуултанд хариулсан байдлыг ажиглах юм бол C буюу 32.8% нь Рашид ад-Дины судрын чуулган хэмээн зөв хариултыг сонгосон байна. Дараагийн өндөр хувьтай хариулт нь B буюу Монголын нууц товчоо гэсэн хариултыг сонгож төөрөлдсөн байгаа нь ажиглаж байна. За мөн Лусан Данзангүүшийн алтан товч гэсэн их сурвалжийг сонгосон байна.